Сүмийн үйлчлэлийг аюул том ачаанаас хамтдаа үйлсэд хамгийн эрт ирдэг, хамгийн хойно явдаг. Ийм учраас энэ багийг дэмжих нь хамгийн чухал болоо гэж бодлоо. Одоо шийдвэл Nomadic Spirit гэх нэг хамтлаг ямар гоё юм бэ? Монгол хөгжмөр эзний магтаал. Вау, бүжиг нь ямар гоё юм бэ гэхэл тэр бүжигчний амьдралыг төсөөл сурах хэрэгтэй. Одоо нэг бүжигчнийг бид нар бүжиглүүлэхийн тулд хичээлээс нь чөлөө аваад, ажлаас нь чөлөө аваад, нөхөр хүүхдийн орхиулаад ийм их зардал. Тэр ингээд тэд чинь цалингүй үйлчиж болохгүй байхгүй. Мэдээж бид нар зүгээр бизнесийн байгууллага боловч нөгөө талаасаа бас Кристч хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр магтан дуун дээр бол бид нэр арай учиртай, наата, цаантай ягаад тэгэхээр энэгээр хүмүүс бас ивэл авах гэдэг гэдэг үүднээс хандаж бол аль болох ингээд доошоо дарж хилдэг гэх юм уу. За тийшээ чиглэсэн бодлого байгаа гэсэн үг. Тийшээ чиглэсэн үйлчлэлийг илүү дэмжиж байгаа гэсэн үг. За Монгол магтан дуу бүтээх үйл явц. Гэтэ яг Монгол магтаал нь дуу хөгжим биш гэсэн үг шүү дээ. Тусдаа асуудал биш. Яг л дуу хөгжим л дээ. Тэгэхээр одоо энд студидтэй Азаа байна. Nomadic Spirit-ийг арын бүх зүйлийг авч явж байгаа. Мастер маань байна. Тэгээ үнэхээр мэдээж зөндөө олон баг байгаа л да. Зөндөө ард хүмүүс хамтдаа байгаа. Гэтэ энэ болгоны яг бүтцээр нь мэдж байгаа, ойлгож байгаа. Энэ олон жил байна. Тэгэхээр нэг хөтлөгч байхгүй шүү дээ. Зүгээр шүү дээ. Тийм зүгээр шүү дээ. Сая би бараг хөтлөө. Арай тэгсэн шүү дээ. Тэр одоо нөгөө би юм уу. Юу өөртөө жоохон танилцуулчвал зүгээр хаа. Яг ямар хүмүүс юу хийдгийг ингээл те. Хүмүүс сонсож байгаа хүмүүстэй зүгээр л уучиж. За би эхэлчих тоо. За амар төвшин гэдэг. Ингэж ихлэхгүй тий. Тэ. За ер нь бол яг нөгөө нийгэмдэр хийж байгаа ажил маань болохоор Axel Fisher Act юм шүү дээ. AFA Act юм болохоор ер нь бол боловсролын салбарт гэсэн үг. Боловсролын салбарчин болохоор бүх юмтай хамтарч ажилладаг. Тийм учраас их олон туршлагатай. Жишээл бизнес дээр боловсрол холбогдно, спорт дээр холбогдно, тий. Улс төртэй холбогдно. Эрүүл мэндтэй холбогдсон тийм урлаг энтертайнментай холбогдсон. Тийм учраас боловсролын ялангуяа одоо удирдлага хувийн хөгжлөөр суурилсан боловсролын төсөл болохоор бүх юмтай холбогдсон. Учраас бид их олон зовлон жаргал донд явдаг учраас туршлага их харимтлалдаг хөө. Тэ талын одоо тэр хүмүүс чинь бүгд л боловсрол хэрэгтэй болохоор одоо тэ буст боловсролын буст хийхин тулд ингэж ажиллаад өнгөрсөн жил 10 жилийн яваад тэмдэглэсэн байна. Афактив 10 жил болсон байна. За тэгээ мэдээж Христ хүн те. За ихэнхдээ нийгэмдэр одоо надтай холбоотой контент, Christian биш контентууд их байдаг болохоор ер нь бол тэр талаас нь хүмүүс бол мэдж байгаа. Гэхдээ мэдээж хөшгөний ард хувийн хувьд бол мэдээж Христ итгэлт хүн учраас more than 10 years гэдэг шиг. Тэрний даблтсан бараг 20 жилийг одоо Христ итгэлт ах дүүнэрийнхаа дунд ингээд одоо энгийн итгэгчээс ахуулаад цуглааны үйлчлэгч пастор тэгээ цаашлаад өнөөдөр бол энд сууж байгаа одоо миний тайтл болохоор Nomadic Spirit хамтлагийн одоо хамтлаг бас биш юм аа те одоо бараг театрч одоо болж хөгжөхөөр ингээд зөвлөл тавьж явж те юу дуу бүжгийн хамтлаг гэдэг шиг тийм шүү дээ нөгөө дуу бүжиг гэдэг чинь та одоо бүжигтэй те тэгээ хамтлагтай те Nomadic-ийнхаа одоо менежментийн багийн одоо ахлаад явж байгаа те яг наадах чинь тэгээд тийм өнөөдрийн тайтл бол тэр мэдээж тэ нөгөө талаас мэдээж олон талын юмнууд та хоёрын одоо яриан дундуур ингэж орохоор дуудагдсан байна. Дуу бүжгийн хамтлагийн менежер. Одоо ингэж явж байгаа юм. За намайг инх манлаа гэдэг Хэрсэн нөхөр сүмийн магтан дууны удирдагч одоо пастраар үйлчилж байна. Ер нь бол дуу хөгжмийн багш мэргэжилтэй гэж хэлж болно. Тэгээд бас олон жил тэтгэж олон жил сүмж болгондоо үйлчилж. За тэгээ магтаалын үйлчлэл төр ялангуяа зүрх сэтгэл, оюун санаа, амьдрал те бүх зүйлээ зориулж явж байгаа. Яагаа заавал магтан дуугч одоо наадхаа болоож гэх хүмүүс зөндөөл байна. Гэтэ хэзэн маань хэлсэн л бол тэгээд түүнийг л хийн. Энэ даа хүмүүс бол бие бинийгээ бүр аюул олон жил би мэддэг. Баг ингэж ярих шаардлагагүй. Гэтэ та нартай зориулж байна. Тийм хүн байна. Эхнэр тав хүүхэд ачтайгаа хамт тэгээд амьдарч байна ачаа. Бэртэйгээ өвөө болцсон. Энэ нь миний хувьд бол амар маш одоо ингээд юм
дандаа яриад баймаар баяртай зүйл. Тэ ингээд сэтгэлд минь баяр хөөр өгж байгаа зүйл учраас нэг ийм хүн байж байна. Гэр бүлээ танилцуулах юм шүү дээ. Одоо шууд болно шүү дээ. Өө зүгээр. Мэдж байгаа. Тэгээ хүмүүс мэдчихэ. Бэж. Сайн байцгаана уу? Намайг Аз Жаргал гэдэг. Одоогоор GV студийн захирлын албан тушаалд ажиллаж хөдөлмөрлөөд явж байна. Тий. Өөр одоо яг хамгийн гол энэ чинь нэг round table те яг энэ ширээн дээр бид нар сая нэг юм авчраа тавьчихсан шүү дээ энэ дээр. Дуу хөгжим бүтээх явц үйл явц те. Тэр үйл явц гэдэг чинь хамгийн одоо эцсийн бүтээгдэхүүн болоход ер нь яадгийн тэгээд тиймэрхүү талаар ялц гэсэн. Азаа бол студийн мэрэгчлээ хүн. За би бол яг энэ магтан дуун дээр прожектуудыг те магтан дууны прожектуудыг дуу болгох гэж ингэж олон талаас нь бодож зүтгэж гүйж явдаг тийм community хүн байна те. Энд болохоор яг менежер буюу яг тэрийг дараагийн зах зээл рүү яаж иш тишээ явах вэ гэдэг. Одоо би эдгээр аягүй олон газараар явж байгаа. Герман, одоо Америкт ингээд явж. Тэгээ энэ болгоны ард аягүй хэцүүлүүд байгаа ах гэж миний хувьд бодож байна л да. Хүн болгоны нэг туршлага байгаа. Яаж дуу сүүлийн бүтээгдэхүүн болох юм? Сүүлийн бүтээгдэхүүн болно гэдэг маань мэдээж дуу зохиогдсон байх ёстой. Тэгээд дуу зохиохын тулд хэн нэгэн бас байх хэрэгтэй. Тэгээд тэр хүнд ямар дуу, ямар сэтгэлээр бий болж гаргаж байгааг тэр хүн өөрөө илэрхийлээд тухайн найруулагчд гэх юм уу дууны найруулагч, найруулах хүнд санал өгнө. Зарим нь бол яг өөртөө найруулаад явж байгаа л та. За тэгээд найруулсан дуугаа бичүүлэх хэрэгтэй болно. Тэгээд хэн тоглох уу, ямар хүн тоглох уу, ямар гоё чимэг зүйлүүдийг хийж өгөх үү, ямар хэсгээр нь оргил хэсэг нь байх уу гэдгийг бодолцсны үед яг дуу бичлэг хийгдээд явна. За бүх юм биччихлээ, дуугаа дуулчлаа, дуучин нь тодорхой байлаа. Үүний дараа mix master гэдэг зүйл байгаа. Тэгээд энэ нь болохоор дууны чанга суул, өтгөн шингэн бүх юмыг тохируулаад бий болгоод гаргана. Тэгээд энэ дуу маань эцсийн бүтээгдэхүүн болоод гарна да. Тэгээ энэ бол янз л та хийж байгаа цаг хугацааны асуудлын хувьд бол сарч болно, жилч болно, 2 жилч болно. Зарим хүмүүс нь 10 жилийн дараа дуугаа гаргаж ирээд дахиад гаргаж ирээд нөгөө түгээж дуусгадаг ч юм уу ийм тохиолдлууд бас байгаа л та. Тийм байна. Тэгээ манай дээр бол та бүхний мэдих Stepping Stones-ийн альбомууд, за зарим хамтлаг дуустын альбомууд бол ингээ ороод гараад явж байгаа. За жишээлбэл хамгийн сүүлд ямар сумаг дээр ажилласан? Одоо яг хамгийн сүүлд ямар ажил, ямар сумаг ажил? Одоо бидэд бол хэлж болтын болоо, яд болтгий болоо. Хамтлагийнхаа нэрийг болох юм уу? Юу яа? Хамаагүй. Гэхдээ наач бизнес хийдэг юм. Ер нь магтан дууг ингэж бизнес юм шиг бодохгүй байна уу юу? Яа, манай ч магтан дуу гэлтгөө. Нийгэм дээрээ ч гэсэн энэ рок попийн хэдэн хүмүүстэйгээ ажиллаж явж байгаа. Жишээ нь одоо манай дээр бол Morning Star гэдэг хамтлагийн бүтээн альбом бичигдээд одоо ингэ дуусаад mix master ингээ хийгдээ явж байгаа л ийм процесс байна л да. Магтан дууны хувьд бол хэд хэдэн магтаалын цомог гаргахыг гэсэн хүмүүс мань холбогдоод тэгээ ерөнхийдөө дуугаа сонгох төвшөнд ороод тэгээ хүмүүс чинь ингээд шууд нэг 10 дуу зохиочоог байгаа байхгүй юу? Одоо хүмүүс бол нэг 20 дуу, 30 дуу зохиоцсон. Тэгээ би энийг нэг альбом болгомоор байна. Бусдтаа бас түгээмээр байна. Ивэл болмоор байна гэсэн хүмүүс маань одоо ерөнхийдөө холбогдоод тэгээ дуунуудаа сонгоод аль дууг гаргах уу, аль дууг найруулж студийн бичлэгт болгоод янзлаад түгээгээд бусдад түгээх үү гэдэг дээр л ер нь ажиллах гал байж юм л та. Гайхалтай. Morning Star гэж. Morning Star гэдэг үү? Morning Star. Монгол таалж шүү дээ. Хамгийн од рок хамтлаг шүү дээ. Одоо залуучууд энэ одоо тэдний зам хийж байна. Тэгээ ер нь бол хэд хэдэн миний мэдх юм бол яг бизнесийн зарчмаараа бол аягүй олон дуунууд ингээ хийгээд яадаг байхгүй. Би бол ингэж бодоод байгаа. Монгол магтан дуу яагаад хөгжихгүй байгаа одоо нэг газар авчиж гаццсан байгаагийн гол шалтгаан нь ерөөсөө төлж чадахгүй байна. Яг үнэндээ. Зохиож чадахгүйтэй биш. Тэ? Ингээд сэтгэл байхгүйтэй биш. Ингээд
нөгөө бүх юм нь байгаад байгаа. Гэхдээ төлж чадахгүй байна. Та чинь төлөөд яваад идэх алөө. Энэ тал дээр тэгээд дараагийнхаа бид нар Монгол магтаалыг дараагийнхаа шатны төвшөнд ер нь дараагийн төвшөнд гарах шаардлага байд юм уу? Эсвэл ингээд нэг сүмийнхаа хэмжээтэйгээ ингээл магтаал нь ингээл явж явах хэрэгтэй юм уу? Ер нь яад юм бол хүмүүс ер нь юу гэж бодож байна яг энэ дээр. Энд чинь нөгөө бүтээгдэхүүн болон хамгийн сүүлийн шатанд гарах тухай яригдж байгаа учраас эн чинь ерөөсөө доорооч 20 сая төгрөгийн юм яригдж байгаа байхгүй нэг цомог дуу байлаа гэж бодоход. Энийгээд энэ чинь өчнөө юм авал Герман руу 20-30 хүмүүсийг тоглолтоор магтаалаараа авч магтаалаар Европыг байлдан дагуулж байгаа ингээл хүн. Тэгэхээр ч эний менежментийг хийнэгдэж аягүй том юм. Их юм ярина да. Энэ нөгөө тэбл штэ. Яг ярина шүү. Асуулт жоохон хүлээгээд тах шиг байна. Би чинь асуултгүй юм шүү дээ. Харин нөгөө бодож чинь те. Бодож байна. Жишээлбэл одоо нөгөө түрүүн хоёул ярьж яхад нөгөө хамлын үеийнхэн гэрэлж шүү дээ. Магтаалаа ичээл ийшээ ачаал нөгөө хамтлагаа хийчдэг те. Яагаад хамтлага хийх гээд байгаа гэхээр хамтлагч нь нөгөө мөнгө олж байгаа шүү дээ. Шууд борлуулж байгаа шүү дээ те. Магтаалыг бол борлуулахгүй байгаа шүү дээ хэдүүлээ те. Тэнгүүт магтаалыг үнгүй үргэж өсөлтэй хүмүүст те. Тэгтэл өмнөдөө бид дуран сэтвч нөгөө бүтэх үйл явц гэдэг байгаа шүү дээ. Хүчний ард бол тэмцээ чинь одоо нэг хүн одоо жишээлбэл нэг хөгжимч нь ингээд нэг хүүхдээ орхиод те ингээд ирээд бэлтгэлтэй хийж энэ нөгөөх нь ажлаасаа чөлөө аваад ирээд тэнцээ нэг уран бүтээл тэгэхээр чин зардалгүй юм гэж байхгүй болчихдог байхгүй. Тэнгүү чи хамлын үеийнхэн гарч ирээд за ямар ч байсан гэлс магтаал хийчээд үлдсэн цагаар нь жоохон халтуур хийж мөнгө олох хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас хит хитэн зүйлүүд байна. За нэгдүгürt Монголын хүн ам тэр дундаа христэлт хүмүүсийн эзэлж байгаа маск гэж нэг чухал юм. Одоо бизнесээр бол энэ чинь зах зээл гэж хэлж байгаа. Одоо манай хамгийн сүүлийн судалгаар одоо юу вэ? Бидний нийт хүн ам хэдэн өвн христэлт хүмүүс? Нэг гэж явж байгаа те. Хоёрлооч хүрээгүй байгаа. За тэгэхээр одоо бидний одоо тийм бүтээлийг хүлээж авч төлөх ёстой хүмүүс маань нэг ийм хэмжээний хүмүүс байгаад байна тийм. Тэнгүүт нэг талаасаа одоо үйлээд яах вэ гэдэг шиг. Үйлээд яах вэ? Тэгэхээр яг хүмүүс нь маасан цөөхөн байна. За тэгээд энэчнээс нөгөө нэг одоо хууччул гэж байгаа хүмүүс чинь 35-аас дээш насныхан чинь одоо нэг юм төлбөр төлөх өөр ингэсэн бизнестэй байр суурьтай болоод 30 жилийн дараа нэг одоо л нөгөө Christian зах зээл нь өөрөө нэг жоохон тийм хэлбэрчээд ганц хоёр бизнестэй болоод ингэ явж байна. Тэгэхээр аливаа юм дээр нь жоохон хуцаа ордог. Тэгээд ийм зөөхөн хүмүүстэй ийм зах зээлийн хувьд Christian одоо шил Америкт бол өөр хүн тийм үү. За одоо нэг магтаалын баг ирээд тоглуулахын тулд $50,000 ч юм уу $60,000 шууд мөнгөө илээл тэгэл нөгөөдөл нь ирээл тавуулж штэ тий. Тэгэхээр чин тэр Christian хүмүүс нь өөрсдөө олуулаа байна. Тэгээд боломж нь арай дээр байна. Жохон нөгөө зах зээлээ жоох өмгөөлж ирж байгаа шүү дээ. Одоо дараа нь шүүмжлэнэ. Алсаас ярьж байгаа шүү дээ. Бүгд нэг яг нэг дуу хөгжим бүтэх яг нөгөө тийм яг дуу хөгжим гэсэн талаасаа энийг нөгөө цаанаа нь ингэж ажиллаж идэг бас нэг юм тэний тухай яриад байгаа шүү дээ. Илүү тэрийг ярий ер нь. Тэрийг ерөөсөө яригддаггүй өнгөшдөг байхгүй. Одоо тэрийг авьяастай хүмүүс нь ингэж хийж байгаа хүмүүс нь байгаа юм чинь. Одоо ингэж авьяасаараа сэтгэлээрээ л хийгээ яваад шүү дээ. Одоо тэрнийг жоох өмгөөлөд өгөх. Харин тийм. Тэгэхээр яг одоо хэдүүлээ ингэж яг тэр дунд үеийнх нь жоохон одоо хохирогчнэр гэж ойлгож болно. Бид нэр одоо үйлээд явах тэгээд тий одоо үйлээд явах гэдэг чинь шүү дээ. Нөгөө төлдөг болохгүй л энэ тий одоо болохгүй л энэ гэхдээ арай болоогүй л энэ тий. Тэгсэн ирнэ хөгжим нь хөгжөөд идэг. Хүмүүс хүний нөөц нь чадварлаг болоод идэг. Гэхдээ яг хүн амын хувьд бол бас арчсан 3 сая одоо гар нэлээд гар авчлаа. Бидний амьдарч байгаа хот сая гараа сая 7 сая амьд болж байна. Тэгэхээр нэг талаасаа одоо нөгөө хамлын хамтлагууд ч уран бүтээлчнэр чинь байхаас үг аргагүй л да орж байгаа нөхцөл нь өрдөл зах зээл маань төлөх зах зээл нь жижиг. За тэнгуут одоо зах зээлийг томруулаад хүний нөөцийн талаар ажиллая гэх юм башаал хүндрэн сэдв болоо чинь те. Энэ нь сайн мэдээ тараалттай холбоотой шүү дээ. Яг үүндээ болвол тэгэхээр сүмийн өсөлт нь нөгөө талаас одоо юу гам Есүсийн сургаалаар болвол загсаа бариараа те загсны хаамыг нээгээд үзээрэй тэн дотор чи ингээд зоос байж байгаа хэлсэн шүү дээ. Тэгэхээр чи ер нь бол энэ бол мэдээж нэр сүмийн өсөлттэй холбоотой. За тэгэхээр одоо яг байгаа бодит зах зээлтэй зах зээл гэх юм болоо. Яг бодит нөхцөл байдал дээр одоо энэ том төслүүд чинь ингээд тэрийг хөгжиж шүү дээ. Одоо жишээл энэ жил praise те. Энэ бол фестивал те. Тэнгүүт эн чинь одоо зөвхөн одоо манай контент research залуучууд өөрсдөө мэдж байгаа та нар өөрсдөө ажиллаж байгаа шүү. Жишээл одоо тайз ямар үнэтэй гэдгийг те. Гэрэлтүүлэг те. Одоо ямар үнэтэй гэдгийг те. Тэгээд энэ дууралтыг бид хэдэн сая төгрөгөөр түрээсэлтгийн маш их зардалтай шүү дээ. Тэгтэл нөгөө
хүчмжтийн чадвар нь өсөд идэг, сонсомоор байгаа нөгөө цөөхөн итгэгчнийх нь бас хүлээлт нь өндөр болоод мэрэгжлийн юм сонсомоор байдаг. Гэтэл цаана нөгөө мөнгөний асуудал ч үүсэхгүй шүү дээ. Нөгөө энэ тэндээс бүх юмыг цуглуулбал авиж тавьчих болдгоо. Тэгээд одоо нөгөө мэрэгжлийн дууралт нөгөө өндөр хүлээлтэнд хүрэхгүй шүү дээ, тий. Тэгсэн нөгөө хамтлагууд чи ингээд сайн хөгжмөөр хамлаа хамтлагууд чи энэ дээр ямар хөгжмөөр тоглоод байгаа вэ, тий. Сүмийн магтаал болохоор ямар хөгжмөөр дуурайд байгаа. Тэгээ эн чи одоо шудраг юм уу, тий. Тэнгүү та мэтийн сэтгэлтэй хүмүүс ингээд энийг энэ дээр дуургая гэдгсэн чинь мөнгө байхгүй. Тэ. Тэнгүүт одоо хэдүүл ямар ч гэсэн байгаа нөөц болцоо зөв хэрэгжих хэрэгтэй. Би яагаад түрүүн хохирогч гэсэн гэхээр одоо жишээл Nomadic Spirit хамтлаг Германд 2 удаа тоглолт хийшлээ шүү дээ. Энэний зардал бол маш амаргүйсэн. Жишээлбэл яг за Германд хийж байгаа ч гэсэн Christian концерт учраас билет таслах ирэх байхгүй. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө дундуур нь сайн мэдээ ярьж байгаа. Зөвхөн цэвэр одоо юу гэдгийг зөв Nomadic Spirit гэдэг хамтлаг тоглолтоо хийнэ гэх юм бол билет тасалж болно. Хэврээ Европт юм асуудал. Хэрвээ чи дундуур ямар нэгэн testimony, ямар нэгэн библийн ишлэл ярих юм бол чи такс таслах хэрэггүй болчих. Оо тийм үү? Тий. Одоо энэ чинь нийгмийн шүүмж гэх юм уу одоо? Энэ чинь нөгөө визнесээ болоод байгаа гэж бодоод үгүй юм уу те? Виз ч одоо урлагийн виз, байгуулалтын виз гэдэг шиг зүгээр. Мөн мэдээж ялгаатай энэ чинь хамааралтай. Жишээлбэл энэ чинь Christian гэдэг ийм одоо хөтөлбөр, Christian байгууллагын урилгаар Christian одоо хөтөлбөрийг одоо тий төлөвлөхөр явж байна. Тэгснээр дундуур нь сайн мэдээ ярьч тий. Тэнгүүт мөнгө төлсөн юу сайн мэдээ болоо явж шүү. Иймэрхүү асуудал үүсч. Тэнгүүт энэ дээр ганцхан мөнгө авах боломж нь явахаар үргэл авах. Ийм болно. За эсвэл бол ингэж болно. Тэр хотод юм уу тэр сүм чуулгандаа энэ тоглолтыг одоо авах нь хэрэгтэй байгаа гэж үзэж байгаа бол тэр хотын сүм чуулганы community нийлээд энэ мөнгийг бас босгох хэрэгтэй болно гэдэг юм. Иймэрхүү юм бас байна. Тэгэхээр Монголын төвшөнд бол ер нь одоохондоо бол энэ дэмжлэгээл хийж штэ. Тий. Бусад бүх одоо гарсан энэ Монгол цомгууд монголчууд өөрсдөө мөнгөдлөөд хийсэн цомог байна уу? Баа штэ. Би мэдтгэл ярьж байна. Та хоёр бол өөрсдөө Тэр нь яг аль. Одоо бидний хийж байгаа энэ цомгууд чинь бүгд яг эхлээд өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа шүү дээ. Яг эхлээд өөрсдийнхөө хөрөнгөөр. Тий. Тэгээ энэ чинь одоо хэрвээ мөнгө байхгүй болвол тэгээ дараагийнхаа одоо нөгөө өөрийнхөө харилцаан дотор байгаа бизнес хүмүүс рүү одоо холбогдож. За ингэж болдсон биш үү? Заавал хүмүүсээс ингэж тэр чинь манай монголчууд чинь бүгдээрээ хийж болохоор шүү дээ одоо энэ. Ер нь бол нийлээл. Ер нь бол одоо хэдүүлээ энэ дотроо нэг юм өөрчлөлт ихтэй болчиход. Нэгэнт яг хав сайн мэдээ тараад төлөх чадвартай олон маста болтол хэдүүлээ. Christian концерттэй төлөөд үзье гэвэл одоо ер нь бол үзэх ёстой шүү дээ. Яа заавал одоо үнэгүй байх ёстой гэлээ те. Монголд бол ер нь бол тийм өстэй. Тий. Тэнгүүт нөгөө одоо жишээ нь одоо ингээд nomadic ингээл те нэг орон нутгад очиж тавлангууд чи бараг сонссон баха те. Үнэтэй байна те. За ингэж хэлж байгаа тий. За яагаад үнэтэй болчихж байгаа вэ? Эн чинь мэрэгжлийн хөгжимчтэй аваад тэгээ энэ хүмүүс чинь бэлтгэл хийхэд одоо та хоёр өөрсдөө урлагийн хүмүүс мэдж байгаа та. Энэ бэлтгэлийг хийхэд бол хэдэн цаг зарцуулдаг үлээ. 7 хоногт хэдэн удаа цуглах хэрэгтэй болох үлээ. Тэгээ энэ хүмүүс чинь цаана амьдралаа яаж авч явах үлээ? Чи эзний төлөө золиос гаргадаг юм. За одоо харин Юу хийгээд байгаа вэ? Тэрс нэг ийм л юмны дунд л бид нар яваад шүү дээ. Яг л ийм. Тэнгүүт одоо энэ хүмүүсийг чи хайрлаад би ингээд улаан цан дүүгээ ингээд хоолны мөнгөгүй нялх хүүхдтэй хөгжимчнээ хараад эзэн дүүлчилгээд хэлэхэр чинь эн чинь нөгөө одоо нөгөө өсөж байгаа үнд хоолны нөгөөд те даарсан үнд хувц өгөөрэй гэсэн нөгөө зарчим чинь бас байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэнгүүт чинь мэрэгжлийн магтаалчдыг байлгах ихээр мөнгө хэрэгтэй болж байгаа. Яагаад мэрэгжлийн болох вэ? Тэд нар өглөөнөөс орой болтол сүмдэр суугаад хөгжмөө бэлдээд тийм үстэй. Дагуулад захиал гарч ихэд бүгд бэлэн байж хэвчтэй тий. Тэгтэл нөгөө хүмүүс чинь зээлтэй байж идэг. Машин унж идэг. Байрны төлбөр төлж идэг. Түрээс төлж идэг. Хоол хэрэгтэй, сургалтын төлбөр хэрэгтэй хүүхдийнх нь. Тэнгүүч нь энэ хүмүүсийн одоо ингээд сайн дураар байлгахыг үл бид нар яах хэрэгтэй болж явж халтур хийгээрээ гэдэг эрхийн нөхөөсөөр аргагүй. Тэнгүүт нөгөө хүмүүс тараахгүй болж байна. Тарж байгаа маш их сорилтон дунд яваа. Тэгэл сорилтон дундаасаа нэг нь хоёр нь байхгүй болохоор ингээд хүүжмийнхэн урлагийнхан угаасаа ингэж ундаг. Тэгээ бэлтгэл нь бас ингээд тасарна тий. Тэгээд ингээд арайг цуглуулаад шууд нэг тоглолтоор очингууд үр дүн одоо нэг сайн бэлтгэлгүй бол баг гарна.
Тэгээ яах вэ энэ чинь сүмийн магтаал юм чинь ингээд тэгсгээд сонсогч нар ч баг хүлээлттэй нөгөөдөл нь ч нэг юм те сайн дурын үйлчлэл гэдэг хандлаар явхаар нөгөө мэрэгжлийн чанар чинь байхгүй болоо. Энийг мэрэгжлийн чанарт гаргая гэхэр чинь зардал өсөд байхгүй. Тэгээ дүүнэрээ үнэхээр одоо залуучуудад цалинжуулахаас өөр аргагүй бол хамгийн багаар ботход одоо цалингийн хамгийн бага хэмжээгээр цалинжуулахад л энэ чинь их мөнгө орж байгаа шүү дээ. Ядаж нөгөө тэгвэл тэгээд тэр мэрэгжлийн дуулалтыг яаж сонсох гээд байгаа. Би одоо сонсогч нар асуумаар л тэ мэрэгжлийн гэдэг тодорхойлт чинь яа дээ сургуультанд сураад өдөр болгон бэлтгэл хийгээд тийм үстэй. Эний чинь мэрэгжлийн гэж хэлнэ үстэй тийм. Тэгтэл ингээд магтаалын чанарыг мэрэгжлийн болгохоор арт нь мөнгө money. Яг наатаа чинь бол яг ингээд бид нар биеэр амсаж байгаа одоо бидний үеийнхэн яасан бэхээр өөртөө энэ Монгол магтаалаа сайжруулна үнэхээр дараагийн шатанд гаргана өөр хүүхдүүдэд хэзнийг магтдаг болохдоо мэрэгжлийн түвшинд магтаасаа гэдэг бүгдийг хөгжмөж ч юм уу те хэзнийг магтаасаа мэрэгжлийн түвшинд ер нь бол одоо энэ яг мэрэгжлийн хөгжмийн сургуульд Christian айлын хүүхдүүд маш их байна. Ингээд зүгээрсээ одоо төгсөж байгаа одоо төгсгөн ингээл те том болцсон хүүхдүүд. Тэд нар зорилго нь анх ерөөсөө тэр шүү дээ хэснийгээ мэрэгжлийн түвшинд магтаад яваасаа мэрэгжлийн хөгжимчд болоосоо. Гэхдээ яг тэгж хүсэжсэн боловч яг тэр хүсэл дээрээ бид нар 20 жил 30 жил болчихж байгаа байхгүй. Яг тэр хүсэл дээр одоо ч гэсэн хэвээр үлдсэн. Харин хүүхдүүд маань мэрэгжлийн болоод мэрэгжлийн байгууллагын ашгүй гэдэг мэрэгжлийн хүмүүсийг аваад өөр өөрсдийн байр суурин дээр ажиллаулаад мөнгөний нөгөөд амьдралын авах. Мэдээж тэр газар очиод их эзнийг гэрчилж гэрэлтэх ёстой юу гэвэл үнэн. Гэхдээ яг жинхэнэ магтагч нар сүнсээр ба үннээр магтагчдыг бид бэлдэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ яг ингээд тухайн үеийн одоо бид эдийн үеийн магтан дууныхан бүгдээрээ хүүхдүүдээ энэ маягаар бэлдээ. За мэрэгжлийн хөгжимчд за тэгээ Есүст итгэл Христ амьдрал амьдрахыг ингээд зааж өгöd хамтдаа нэг бол одоос нь эдгээр яг цаг нь болоод ингээд ороод ирэхээр яг мэрэгжлийн хүмүүстэй хэрхэн харьцгаа бид мэдэхгүй болчихж байгаа. Яг энэ мэрэгжлийн хүүхдийг мэрэгжлийн хүн удирдаад тэгээ яг ингээд мэрэгжлийнхэнтэйгээ хамт тоглоод сүмийн магтаал өсөхгүй болчих. Тэгэхээр одоо ингээд нэг бүтэн магтаалын одоо бидрээс маш мэрэгжлийн үе гараад ирсэн. Тэрийг дагалдуулах нарийн юм байхгүй. Очоо инженерт очиол те чи усанд ингэж сэлэх ёстой гэл ингээд тасалжуулалт хийгээд байгаатай адилхан нэг барилгынхныг судалжал машины мотор яриад суугаад байгаатай адилхан хөгжимчд урдгийнхан мэрэгжлийн түвшинд сурцсан байгаа энэ хүүхдэд яг дагалт Христийг амьдралаа болгоод явхад тэр дагалдуулалтын шал ерөнхий дагалдуулалт хийгээд байгаа юм шиг. Тэгэхээр одоо бид нэр яг энэ юу ярьчаад ийш орч уулын бол мөнгө л ярьчихсан гэдэг тийм. Тэгэхээр яг ийм мэрэгжлийн түвшинхэн байрсан байна. Тэгээ ингэж эдгэр чинь үнэлэмжтэй болцсон одоо. Тэгэж 10 жил өөрийгөө зориулсан 12 жил өөрсдөө мэрэгжлийн түвшинд зориулсан байна. Яг үнэ. Тэгээ бол амраа усттай бол үнэхээр санал нэг байна. Тийм. Тэгэнгүүт одоо нөгөө юу яриа л да. За жишээлбэл одоо баг магтаалын баг хамтлагийг ингээд Кристиан хүмүүс энгийн дуу хөгжим зохиож байгааг болохоор бид нар хамтлаг. Гэхдээ Кристиан залуучууд гэхдээ хамтлаг. Гэтэл магтаал нь яг магтаалын хамтлаг гэдэг чинь яг л магтаалаа л хийх ёстой шүү дээ. Үг үйлдэл бүх юм л болж шүү дээ. Тийм тэнгуут ягаад залуучуудаа бид нар нөгөө энгийн дуу хөгжмийн салбар руу алтчаад байгаа вэ гэхээр нөгөө л санхүүтэй холбоотой хөө. Тэд нар чинь магтаалаа магтмаар л байна шүү дээ, тийм. Тэнгуут мөнгө олмоор байгаа учраас ийш явчихад байна шүү. Тэгэхээр одоо бид нар магтаал доторх эдийн засгийн ухаан, магтаал доторх бизнесийн ухаан, магтаал доторх энэ зардал төсөв те ингээл нэг хөрөнгө босгох гэдэг юм дээр бүр ингээд эхлэедүүл ажилламаар байхгүй. Тэгээ ямар санд бид хэд одоо ингээд өнөөдрийг хүртэл бол амар менежмент хийгээ явуулсан гэхээс илүү мөн л яг энэ төслийг удирч байгаа багийнхнаас л амар их зориулт гарлаа. Маш их зориулаас гарсан. Манай пасторууд байна. Тэгэл одоо тэр хувцас одоо хамтлаг байх одоо ялангуяа язгуур урлагтай холбоотой юм шиг аюух зардалтай юм билээ. Бид нар бол амьд хөгжих хүн л яг нэг уранхаа джинс өмсөөл фотокомсол хэрэгтэй өгöd нэр арай өөр штэ. Тэр чинь Монгол хувцас гэдэг ингэж бүр ингээд тэр утас идэл маалгаа ингээд гутлын хүртэл хийж байгаа байхгүй. Маш их зардалтай. Тэнгүүт нэг цуглаан аймагч юм авахта зардлын сонсч байсан. Үнтэй гэ тэнгүүт бид нар шууд тэ тэнгуут төлбөрийн задрагаа явуулах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээ тэрийг ингэж нөгөө зардлын задрагааг харж ич хүмүүс ингэ нөгөө ийм зардал гарч ич нэг ийм хэмжээний тавалт гардыг юм байна гэдгийг зарим нь ойлгохгүй байгаа байхгүй да. Тэгэхээр нэгдүгээр манай Кристиан хүрээллийнхэн энэ дотроо нэг жоохон нөгөө одоо жоохон нэг эдийн засгийн тооцооллын хувьд нөгөө талаас аммаар байгаа юмныхаа зардал одоо уран бүтээл хэдээр бүтдгийг ер нь бол нэг жоохон ингэ жоохон мэдмээр байна.
Тэгэхээр хэдүүлээ гомдох гэхээсээ илүү жоохон мэдүүлэх үүргийг бас би хоёрт өгж байна. Хэн гомдчихваа. За энэ одоо мэдүүлэх үүрэг нь. Юу нь бол яг төсөл өдөрж яхад урам хугардаг шүү. Яг үнэ. Студийн захирал хүн одоо яг нэг дуу бүтгэхэд ер нь хэдэн өрний зардал гардаг. Яг бичнэ олоодаа хийлгэж лээсэнтэй яриа гэдэг л дээ. Гэхдээ зөвхөн яг ингээд яг нэг дуу хийлгмээр байна гэдэг ингээд. Ярихгүйгээр шүү дээ. Ярихгүйгээр тий. Одоо л манад бол ер нь бол гэтээ үн дандаа өөрчлөгддөг шүү дээ. Доошоо юу дэшээ юу. Үн дандаа янз болдог шүү дээ. Ер нь бол яг хаа мэдээж бид нар зөвхөн бизнесийн байгууллага болооч нөгөө талаасаа бас крисч хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр магтан дуун дээр бол бид нэр арай учиртай, наантай, цаантай ягаад тэгэхээр энэгээр хүмүүс бас ивэл авах гэдэг гэдэг үүднээс хандаж бол аль болох ингээд доошоо дарж хилдэг гэх юм уу. Тэрнээс тийшээ чиглэсэн бодлого байгаа гэсэн үг. Тийшээ чиглэсэн үйлчлэлийг илүү дэмжиж байгаа гэсэн. Харин тийхгүй зүгээр хуу хүмүүстэй хамтлаг дуучтай зүгээр хамаагүй ажиллана гэвэл ингээл үнэ өсгөөл яг стандартаа барайл. Жишээ нь Монголдо хийгдэхүү зарим микс мастеруудаа бид нар Солонгос руу юм уу, Америк руу явуулах уу. Тэгвэл тэр үн маань ялгаатай болчихно. Тэгээ яагаад Америк юм уу Солонгос руу явуулж ийна гэхээр яалчгүй ялгаа байгаад байна. Жишээ нь Монголд яг ингээд мэргэжлийн төвшөнд микс мастерыг хийгээд сураад ингээд бүр ингээд яг мэргэжлийн ингээд сургалтыг авцсан юм бол байхгүй баг ховор байна. Хийж байгаа нь бол яг зөв өөртөө яг сурсан мэдсэн тэр туршлагаараа ингээ хийгээд ингээ гаргаад бий болгоод. Тэгэхээр яг гадагшаа бол арай нэг номын дуу сонсцсон мэргэжлийн хүмүүс нь арай өөр гоё чанартай хийгээд байна л да дуу бүтээхтэй. Тэгэхээр бас тэр хүмүүсээр хийлгээ гэх юм бол бас үнэн нь ингээ нэмэгдээд яваад байна. Тэгэхгүй зүгээр Монголдо хийлгээ гэвэл хийчин. Ямар нэгэн байдлаар юмыг дуугаа ч юм уу бид нар бий болгох чинь. Тэгээ хүртээмж нь хэр байх уу гэдгийг л одоо хүмүүс л шийднэ л дээ. Гэтэ сонсогч нар мэддэг хүмүүс нь мэддэг, мэддэггүй нь мэддэггүй л болчиход байна л да. Тэгээ хэд болох вэ? Яг хэлэхгүй асал. Гэхдээ сая манлаад гэсэн чинь нөгөө хямдрахгүйгээр зүгээр нөгөө зах зээл ингээд нийгэмд хүмүүс ингээд нэг цомог өчүүлэн. За цомог бол мэдээж. Цомгоор яг зүгээр дуугаар ярихад бол ерөнхийдөө 3 сая 5 сая хооронд болж байгаа байхгүй. Нэг дуу. Ер нь бол зах зээлийн үн тийм байгаа. Гадуурч гэсэн. Одоо би зарим хэдэн найзараас асуувал манай найз нар бас хөгжим хийдэг, найруулга хийдэг. Зөвхөн крисчэн биш. Энэ нөхдүүд маань 5 сая хийж, зарим нь 10 сая хийж. Тэгээ яг бидний хувьд бол 3 саяас 5 сая. Тэгээ нэг юм наата цантай бас нэмэлтээр хөгжимчин авчирж иж тоглуулах уу. Нэг бол одоо жишээ нь нэг хүн одоо жишээ нь би ганцаараа бүх хөгжмийг тоглоно гэж байхгүй шүү дээ. Тэ? Яг хөгжим хийж болно. Тэгтээ одоо миний чадахгүй саксофон ч юм уу, лимп ч юм уу энийг би хэн нэг түрээслээд гуугаа тоглуулах хэрэгтэй болно. Энэ хүнд бас мөнгө хэрэгтэй болно гэдэг зарчмаар юу нь явна гэсэн үг л дээ. Дууныхын өнгө гайс нь ямар байх ашиглалж үнийн дуун наан цаана болно. Яг гоо магтаал дээр бол бид нэр ярилцсанаа. Тэгээ аль болох ярина, магтан дуугаа дэмжин, Монгол магтаалуудаа гаргах үүрэгтэй тэгэж бодож байгаа. Тэхийн тулд манай байгууллага хичээдэг гэх юм уу? Ерөнхийдөө тэр талаар боддог. Тийм баярлаа. Тэгэхээр нэг юм бодог чинь сая азаг ярьсан чинь. За жишээлбэл одоо ингээл магтаал бол угаасаа хүмүүс мөнгө төлж сонсохгүй бас бид нар төлбөр авахгүй тийм юм чинь энийг хэн ойлгож санхүүжүүлэх хэрэгтэй ер нь бол магтаалыг хэн санхүүжүүлэх хэрэгтэй. Магтаалын одоо цомгууд ер нь одоо эхний ээлжинд одоо жишээлбэл одоо магтаалын энийг сүмийн төсөөс гарах уу? Эхний ээлжинд одоо нэг магтаалын цомог гарлаа гэхэд эхлээд сүм мэргэжлийн хөгжимч ч юм уу яг тэр үйлчлэлийн магтаалын багт байгаа хүмүүсийг цалин өгж ажиллуулж сурах хэрэгтэй болж байна. Эхний ээлжинд тийм магтаалдаа мөнгө төлж. Тэр чинь 2006 2005 оноос ч үлээ магтнооны багийн 1-2 хагас цагаар цалинжуулж ирсэн. Эндээс л сүм өөрөө магтаалдаа мөнгө зарж сурах. Тэгсэрнэ үйлчлэлийн сүмийн үйлчлэлийн аюул том нурууг үүрдэг.
том ачаанаас хамтдаа үйлс пастрийнхаа хажууд Магдалины удирдагч нь хөгжимчд нь бүхэл юм аяг л явждаг. Хамгийн эрт ирдэг, хамгийн хойно явдаг. Ийм учраас энэ багийг дэмжих нь хамгийн чухал болоо гэж эхлээ бодож. Магтан дууны цомог одоо яг зөвхөн цомгийн тухай яриад шүү дээ энд. Ганцхан л цомог л дээ энэ чинь хэдэн дуу Монгол хүмүүсээс дуунууд аваад тэгэл тэрийг хүмүүс өөрсдөө зохиосон дуугаа дуу болгож гаргаж байна. Энэ дотроос нь за 1-2 дуу нөө бусдын таашаалт хүрээл те олон хүн сонсоол ингээл явж ярьж байгаа боловч эхлээд яг тэр сүмд үйлчилж байгаа магтан дуунд дуудлагатай тэр хүмүүсийг мэрэгжлийн хүмүүсийг үнэлж тэр хүмүүсийн ард нь 2 хүүхэд байна уу 1 хүүхэд байна уу хоолтой байх хэрэгтэй гэдгийг мэдэрч пасторууд маань сүмийн пасторууд маань энэ дээр аягүй сайн бодож мэдээж хэцүү хүн одоо ингээд сүмийн санхүү амьдрал одоо ингээд Монгол сүмийн жижиг сүмөө зөндөө байна. Гэхдээ нэн тэргүүн тэр хүмүүсээ маш гоё ойлгодог байгаасаа. Тэндээс эхлэлтэй. Окей, мэдээж сүмийн Магдалины баг бол мэдээж сүм өөрөө санхүүжүүлэх хэрэгтэй тий. Гэхдээ төрөний хэлдгээр ингээд мэрэгжлийн сургуулийн төгсгөөд ингээд бэлдсэн чинь сүм үйлчлэхгүй ингээд нийгэмлээ яваад өгж байгааг харуул амар харамсалтай гэх. Тэгэхээр энийг бол сүмийн асуудал тий. Тэгэхээр сүм өөрийнхөө мэрэгжлийн Магдалины багийг одоо санхүүжүүлэх талаар өөрсдөө одоо ажилд сурах хэрэгтэй. Мэдээж зарим нь ажиллаж байгаа хаа. Ажиллаж байгаа мэдээж тий. Гэхдээ энэ дотор нэг юм байна. Сая би саяхан нэг одоо пастраас сонсож байгаа байхгүй. Жишээлбэл одоо энэ багийг авахд үнэтэй байна гэдэг тийм. Тэнгүүт энэ дээр нэг юм одоо бид нар бодож үзэх хэрэгтэй юм байлээ. Жишээлбэл тэр мөнгө миний карманд угаасаа байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэнгүүт нэг юм англиар үг өгдөг байхгүй нөгөө fundraising гэдэг бидний бараг орчуулдгүй үг байгаа шүү дээ. Тэгээд энийг бид нар одоо сурах хэрэгтэй шүү дээ. Тийм. Жишээл nomadic сая ингээд хид хидэн аймагуудаар тоглолт хийлээ. Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод тийм. Тэнгүүч нэг 500 хүнтэй театрыг ингээд нэг удаа 2 удаа дүүгэж байгаа. Тэгээ эн чинь мэдээж төлбөргүй хийж байгаа шүү дээ. Хүмүүс өнгөө үзэж байгаа. Гэхдээ театрын түрээс нөгөө хамтлаг бүжигчдийнхаа зардал хоол бай зөндөө зардал гарч байгаа. Гэхдээ бид нар мэдрээс мөнгө гарна. Дээрээс нь биднийг юм мэдэж байхгүй. Нутгийн сүм чуулгантай хамтраад энийг ингээд одоо санхүү босгох хэрэгтэй шүү дээ. Тэгээ бид нар босгосон. Нутгийн сүм чуулган сайн ажилласан. Тэгээ станерээр 100-150-50-га барьж ял ингээд энэчээс одоо дөнгөж эхэлж байгаа хгүй. Тэнгүүд одоо бид дуурайс идэв дараагийн төвшинлөө орох гэж. Христийн хамтлагын сүм чуулган дотор үүслээ. Тэнгүүтээ Христийн биед үйлчилсэн ийм хамтлаг болоод хөгжөөд шүү дээ одоо хамтлагууд. Тийм биз дээ. Тэнгүүт одоо нөгөө хамтлагуудаа сүмэн төлөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Одоо шилбэл Дорн тавлд Дорн таймгийн сүмө төлөх ёстой шүү дээ. Тэгээд тийм шүү дээ. Энийг эхлээ сорё гэдэг лээ тий. Одоо сүм чуулганууд тэнгүүт одоо жишээлбэл дэлхийн хамтлагууд биш нөгөө юу лээ те Hillsong ч гэдэг юм. Мөнгө төлөөл сонсдог гэсэн шүү дээ. Одоо хотууд руу авчих та те. Тэгэхээр одоо яг Christian хамтлагууд маань энэ Christian одоо зах зээл дээр амьдрахын тулд эхлээд манай сүм чуулганы пастор өдөр сүм итгэгчнэр бүгд нөгөө төл сонсдог Христийн биед үйлчдэг хамтлагуудад дэмждэг сэтгэл зүйн одоо яг одоо тэр хэсэг дээр явж байна. Тэгэхээр энэ хэсэг дээр жоохон сул байна гэж би харж байна. Сул одоо энэ магтан дуу чи өөрөө нэг юм магтан дуу өөрөө илгээлт. 100% илгээлт хийж байгаа. Тэгээд дагалдуулалт хийж байгаа. 100% дагалдуулалт. Тэгээд сургалт хийж байгаа. Ийм 3 зүйлийг өөрөө нэг дууг маш чадварлаг аранжрог хөгжмөөр хийгээд нийгэмд цацаад YouTube ч юм уу ямар байлаа тараачаар тэр дуу өөрөө тэр ажлыг хийж байгаа. Тэгэхээр би бол яг энэ 3 өнцгөр л хаадаг. Тэгэхээр яг мэдээж сайн мэдээнд ингээл бүгд л тарах хэвээр ингээд явж гэн сайн мэдээ гэж байна. Заримдаа Магдалийнхаа дуунуудад Магдалийнхаа үйлчлэлт хамтлаг дуучид энд ерөөсөө энэ 20-30 жил зарцуулаагүй байгаа байхгүй. Одоо яг ингээд ийм 3 чухал шүү гэж бодож магтан дуу нэг дуу хийхэд л ийм болдог. 5 жилийн дараа тэр дууг сонссоор л байгаа байхгүй. Уйлсаар л байгаа байхгүй. Тэр дуу. Тэгтээ яг зүгээр л ингээд шууд ингээд хэлэх юм бол ямар их машин авд юм бэ? Илгээлтэнд хүүх ямар их машин авд юм бэ? Нэг явах болгондоо л машин авах юм аа. Баар шулуухан баг ингээд хатуун хэлчмээр 2 жил нэг машиныг 10 жил уншиж болтгүй юм уу? Нэг машиныг 5 жил уншиж болдог юм уу? Ямар их бензинд мөнгө төлж байна. Тэгвэл магтан дуунд жоох мөнгө төлөөдөг өч. Тэ одоо илгээлтээр явал нийгэм дотор мөнгө одоо биш юугаа хийгээл дуунуудаа хийгээл ингээл явал хөдөө орнууд руу явал тараагаал үлдээгээл ингээл одоо интернетээр болоо YouTube руу орлоо бүх юм өнгөө ингээ байж байгаа. Хүмүүс аваад сонсоол тэгэл өвөр Монголд хүртэл байж байгаа. Өвөр Монголд хүртэл тэр өвөр Монгол залуу юу гэж байгаа гэхээр бидний хийсэн тэр олон жилийн өмнөх цомгийг сонсоод энэ дуу өстой гоё дуу шүү гэд
4-5 жил сонсож байгаа машинтай байж. Ингээд сонсоод явж байгаа. Энд үнэхээр гоё. Би нэг сонсох дуртай. Аялал зугаалганд явахдаа монголчууд тэр чигээрээ. Ингээл Кристиан хүмүүс нөгөө л магтан дуунуудаа зөөлнөр тавиал. Тэгэл ерөөсө бичлэгийн чанар янз бүр тэр чинь ингээл янз бүр байгаа шүү дээ. Эн чинь өөрөө тэр хүмүүсийг пастор нь цаг ямагт хажууд нь байхгүй. Сургаал заагаал хажууд нь халамжлаад дандаа яваад байхгүй. Байнгын тэр хүнийг ингэж ивэж, тэр хүнийг итгэвчүүлж, дагалдуулж те ингээ ийм зүйл болж байгаа гэдгийг мэдээд одоо энд жоохон fundraising гэхээр бид игсэн. Fundraising дээр яг Монгол магтан дуу гэдэг юм. Тэр чинь мөрөөдөж маш олон удаа мөрөөдөж бодож үзлээ. За манай Монгол хэдэн итгэж байгаа. Тэн дотроос хэдэн магтан дууныхан байгаа. За нэг 300 байх юм бол нэг сард нэг 10,000 төгрөг 20,000 төгрөг ингээд Монгол магтан дуундаг хийчих юм бол тэдэн сая төгрөг болоо тэргөөний ийм цомог хийчих юм ингээд бодож үзчихлээ. Гэтэ тийм юмнууд бол явж байгаагүй. Явсан удаа байхгүй юм. Тийм Монголоос өөртөө fundraising хийж Монгол цомгоо хийж исэн. Одоо бид хэд яг nomadic яг цомгоо энд нөгөө одоо микс хүртэл явсан баха. Би одоо яг тэр MP3 гэж нарийн юм руу бас ороагүй байна. Гэхдээ ер нь бол одоо мастер нь бол хийгдэж байгаа тий. Тэгэхээр энэ бол одоо шилбэл манай сум, манай компани, манай одоо сүм чуулган итгэж бүгд нэг дуун дээр одоо бид нар нэг дууг нь авъя гээл те. Нэг дуун дээр нэг сая 500 төгрөг ингээл дэмжлэг цуглуулаад. Тэгэхээр энэ дээр бол айгүй нэг тийм юу хэрэгтэй юм бэ лээ. За нэгдүгээрт энэ контент гэж гол шалтгаан нөгөө энэ хамтлаг одоо шилбэл nomadic spirit гэх нэг хамтлаг ямар гоё юм бэ? Монгол хөгжмөр эснийг магтаал вау бүжиг нь ямар гоё юм бэ гэхэл тэр бүжигчний амьдралыг төсөөлж сурах хэрэгтэй. Одоо тэрийг ингээд тайлбарлахгүй хүмүүс бас ойлгохгүй юм лээ. Нэг бүжигчнийг бид нар бүжиглүүлэхэд бол хичээлээс нь чөлөө аваад, ажлаас нь чөлөө аваад, нөхөр хүүхдийн орхиулаад, машинд суулгаад ингээд авч яваад ядаж нэг ашигтай биш юм ахэд гэртээ нэг 100,000 төгрөг хармаалаад ороосоо гэд бодно шүү дээ. Чи бид нар чинь тэдэртэй хайртай юм чинь. Ийм их зардал дээрэс нь тэр хүмүүсийг өдрийн хоолой нөгөөд ингээд мэрэгжлийн хөгжимч төөрхий эзэн дүүштэйгээд бүр ажилласаа гарч ийн зарим тэр ингээд тэд чинь цалингүй үлчиж болохгүй байхгүй да. Энийг монгол чуулган өнөөдөр ингээд 30 настай монгол чуулган амьдрал яаж явдгийг ойлгоод энэ хүмүүсийг ингээд нөгөө ядаж ингээд нэг юу гэх юм те. За нэг хамтлаг ирлээ аймагтан тоглолтоор ирлэхэд үнэтэй байна гэхийн оронд дунд нь ороод хамт бодох хэрэгтэй байхгүй те. Манай хаяас өсч ин яаж ин зардал хэд болсон яах вэ? Тэд болсон. Энэ яагаад энэ болсон? Ингээд эд болсон юм. За окей. Энийг би өгч чадах юм байна. Энэ нь байхгүй юм байна. Энийг босгоё. Энэ байгууллагатай уулзаад, энэ тэр уулзаад үзье. Энэ нэг бизнесментэй уулзаад үзье. Тэ ингээд уялдааг нь олбож өхийн тулд эхлээд ядаж энийг ойлгодог болчих хэрэгтэй байхгүй. Ямар их зардлаар бүтэж байгаа вэ гэдгийг 30 настай чуулга өнөөдөр нэг хамтлаг өчнөө юм болж атсан чинь нэг 200,000 төгрөг өгсөн. Болно нэстэй тэ. Үйлчлэл юм нэстэй. Яас их мөнгө асуудаг юм тэ. Гэтэл нөгөө зөвхөн бензиний мөнгө сая гарчаад тах чинь 250,000 төгрсөн. За баярлалаа дүүнэр ачигч штэ. Одоо зөв жишээ нэ тэнгүүт эн чинь ингээд нөгөө хөгжим ингээд нөгөө магтаалч болж өсөж байгаа хүмүүс чинь урам нуураад байгаа. Тэнгүүт хажууд нь байгаа нөгөө өдөртөгч нар ингээд бүр өөлаад хамт зогсоо. Тэгэл энэ чинь ингээд дэмжээ явна штэ. Тэгээ би энэ чинь нөгөө хохирогч нар гэдэг байхгүй. Энэ төлөвшөөгүй цаг үед төрсэн хохирогч нар байхгүй. Гэхдээ одоо хэдүүлээ ингээд цаашаа явах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ контентыг хийж сайн гэж би бодож байна. Энийг ингээд нөгөө тайлбарлаж тэн нэг хүн ингээд нэрээ тийшээ. Тэр надад мөнгө байхгүй гэж ботхоо болооч гэж би зөв гуумаар. Надад ч байхгүй шүү дээ угаасаа. Тийм үстэй. Би одоо нэг хамтлагаа авчихсан чинь 10 сая тий зардал нь. Хаана байгаа 10 сая гэдэг. Тэнгүүт чинь тэрийг эхлээд надад байхгүй гэж ботхоос өмнө эхлээд дунд нь ороод нэрээ манай залуучууд юу болсон? Яа тийм үнэтэй болсон. Энэ хэд гарсан. Окей. Ингээд ингэж нэг эхний ээлжинд ойлгоод өгмөр байна тий. Тэгэх юм бол тэр мөнгийг босгож болно шүү дээ. Үйлдэл яах вэ? Тий. Ер нь бол Монгол магтаал Монголын христийн биеийн эв нэгдлийн хамгийн том чухал зүйлүүдийн нэг дуу хөгжмөд. Зүгээр нийгмээр л бодъё л та тий. Ингээл нийгэм дуу хөгжим ямар нөлөө үзүүлдэг вүлээ. Нэг амар од хамтлаг нь сонгуулаар нэг хүнийг дэмжичгэд тэр хүний ранк яаж бас болдог вүлээ. Одоо сүүл үдгч жоохон өөр болж байна л хүмүүс ингээд тархитлагын жоохон өөр болоод нэг бодловсроод. Гэхдээ дуу хөгжим яаж амар хүлээл одоо нөлөөлж байгаа вэ? Тэгэх юм бол магтаал хүндэтгэл одоо Монгол одоо зөвхөн магтаал хүндэтгэхээс илүү Кристиан хөгжим гэдэг утгаараа ерөөсөө айгүй том байр суурьтай. Энийг ерөөсөө орхигдуулж болохгүй. Энийг дэмжих ёстой. Энийг одоо нөгөө сайн дураараа хийдэг үе өнгөрсөн хүмүүс, сайн дураараа золиос гаргаж ингэж явж байгаа хүмүүс энийг дараа гэж байгаа. Зүгээр л итгэгч нар пасторууд өөрсдийнхөө амьдрал дээр бодоод үзэх заяах шиг ингээд бодоод энэ хүүхдүүд залуучууд бол маш сайн үйлчилж байгаа.
Тэгэхээр эднэрийн төлөө бодож өгж төлж сурах хэрэгтэй. Эднэрт урам хэрэгтэй, хайр хэрэгтэй байхгүй дээ. Ядаж хоолндоо гэр бүлдээ санаа зовхгүйгээр үйлчлэхэлтэй тийм үстэй тийм. Тэрэн дээр өвдөөд өлсөөд хүүхэд нь хоолгүй тэгээд үйлчлэх юм гэхээр чинь ямар хэцүү юм бэ? Одоо тийм цаг үе юм уу юм уу? Одоо тийм хүн байд юм уу? Байна шүү дээ цаан чинь тийм. Тэр дээр за бараг 10 жилийн өмнө за 10 тийм ээ бараг 10 жилийн өмнө л ингэж ярьж ирсэн байх. Ингээл чинь сүмийн магтан дууны хүн тэгээд ингээд бааранд очиж тоглож болох юм уу? Болохгүй л гэсэн юм шүү дээ. Тэгэл сүм болохгүй гэж хэлэх нь их биш ихэндээ. Тэгээ энэ чинь ингээд тайлбарлал явж байгаа юм л да. Энэ хүн тэгээ яаж амьдрах юм яадаг гэдэг нэ тэрэг гал ингэсээр хагаад за яах вэ гэж зөвшөөр нэг дуртай дургуй суушгаад одоо бол ойлгож байгаа. Бид нэр яг ингээд мэрэгжлийн төвчний хүмүүсээ яг ингээд тэнд байлгаад байгаа юм. Тийм. Тэгэхээр чи одоо хэдүүлээ Өөртөө мэрэгжлийн болцгоо. өөрт тэгэхээр Мэрэгжлийн ойлгоё. тэр хүмүүс чинь нөгөө сүмдээ хайргүй учраас яваагүй шүү дээ. Өөрхий нөгөө амьдралаа авч юм аа. Тэр нь мэрэгжил нөхгүй. Тийм. Мэрэгжил нь болцсон гэсэн. Тэгэхээр чи одоо хэдүүлээ магтаалыг мэрэгжлийн төвшөнд гаргая гэж ярих юм бол За амраа хастар афактамара Монголын одоо энэ сүм чуулгануудад хүний хөгжлийн аягүй сайн сургалтуудыг золиос гаргаж хийх хэрэгтэй байна. Эзний төлөө. Бас амар сонсож байна тест. Монголын сүм чуулгануудад. Тэгэхээр чин сэтгэл байгаа юу байгаа. Гэтэ энэ их том ажлыг яаж хийх юм яа. Гэтэ Монголын азааш гээл шүү дээ. Христ зориулсан тусгай өн байгаа. Арай хямдруулсан. Азаа гоё. Гоё. Азаа болохоор Монголын бүх сүм чуулгануудад тий нэг одоо цомог гаргаж эсвэл за болоо цомог нарийн том нэг Монгол магтан дуу хийж өг. Эзний төлөө золиос гаргаад амар утгагүй сонсгож байгаа. Яагаад? Харин Тэгэл асуу шүү дээ. Тийм. Тэгэхээр юу гэхээр мэрэгжил واخгүй одоо магтан дууны үйлчлж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ мэрэгжлийн болж байгаа. Гэхдээ яг мэрэгжлийн хүмүүсгүй сүм зөндөө байгаа хэл та. Ингээ магтан дууныхан зөвөр ингээ сайн дураараа ингээ үйлчлж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн болж байгаа сүмүүд бас их олон байна. Тэгэхээр энэ эдгээр хүмүүсээ айгүй өөр төвшөнд нь барьж үлдэж тэднийг дараагийн төвшөнд сургах. Яг бид нар бас нэлийн мэдрэмжтэй сэдв явуулж байна л та. Эмзэг сэдвэлтэй мөнгөтэй холбоотой сэдвтэй. Зарим хүмүүс бол ингээл 100% үйлчлэх хэрэгтэй гэдэг хэвээрээ бодоод сууж байгаа та тий. Гэтэл азаа мэтийн хүмүүс бол одоо үнгүй юм хийж л өгч исэн байх. Өнөөдрийн хүртэл. Тэгээгүй бол энэ чинь бас явахгүй шүү дээ. Өөртөө мөнгөний босгоол, өөртөө ингээл тэгэл үнгүй хийж үзсэн бол үнэхээр христийн төвхтөө зөндөө байгаа. Үнгүй хийж өгч исэн. Бид нар ч гэсэн сургалтыг үнгүй хийж исэн. Зөндөө хийж исэн. Гэхдээ дандаа хийж чадахгүй байхгүй. Тэгээ яа тэр би тэр түрүүний гэр бүлээ танилцуулах шүү дээ. Мааш 7 хүүхэдтэй. Тэ 3-ны гаргачихсан та. Арай бага байгаад бас шүү дээ. Тэгээ энэ хүүхдүүдээ авч явах хэрэгтэй те. Тэгтээ бид нар мэдээж угаасаа өнөөдрийг хүртэл мөнгийг үзээж нэг тавьж байгаагүй гэдэг угаасаа маань бүгд мэдж байгаа шүү дээ. Гэхдээ заавал ягаад ингээд төвчээрийн дуусаад те ингээд нэг өгөөдхөө чээ ингээд дахиад авах хэрэгтэй гэж те. Ингээд тийм учраас зарим залуучууд бол одоо өгөхгүй ш залуучуудаа хэдүүл алдчихад байгаа байхгүй. Бидний үеийнхэн бол ингээд өгч ийсэн юм байна л та ингээд өгч ийсэн юм байна. Ингээд тэг өгшөртлөө үйлчлээ тэгэд ингээд харин одоо бол залуучууд тэхгүй байхгүй. Одоо залуучууд нөгөө нийгэмлэг ингээд яваадаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар одоо бодолцоод тэр мэрэгжлийн магтаал их төлөх чадвартай одоо үерүү шилжиж байна. Тэ энэ мэдээж Praise the Lord. Praise. Praise яг praise магтаалын фестивал учраас бид нар магтаал хөгжим дуу хөгжимтэйгээ холбогдож л ярьж байна л да. Тэгэл бүх салбарлыг адилхан л байж байгаа шүү дээ. Ер нь одоо заавал төлөх ёстой, ингэх ёстой гэх юм байна. Өөр одоо энэ дээр одоо бүтээх явц гэдэг байгаа нэг явц нь одоо аягүй тодорхой байгаа байхгүй ингээл ер нь бол юм ингээд төлчих юм бол аягүй хурдан явчихдаг шүү дээ. Ингээл төлөх. Энэ бас юун дээр ингээд үндэслэгдэж нэрээ явж байгаа гэхээр Дисийн гол прожект дээр Дисийн гол нэг Монголын хамгийн үндэслэг буюу цор ганц эх оронч гол. Тэгээд энэ нь болохоор Монгол магтаадыг бичих Монгол магтан дууг студийн маш чанартай тэгээ ур чадвартай тэр цомгийг бэлдэж гаргах төсөл байгаа. Энэ төсөл Praise-тэйгээ шууд холбогдож байгаа. Тэгээд энэ нэг дуу бол ямар ч гэсэн 5 сараас нэг дуу нь гарахаар одоо өгцөн хин нэг золиос гарган өгцөн нэг дууны мөнгийг. Тэгээд тийм учраас бид нар Praise-тэрээ энэ нэг юунэ Дисийн гол дээр нэг монгол дуугаа дуулаад араас нь бид нар хүмүүсээс монгол дуунуудыг авч байгаа, монгол зохиосон дуунуудыг аваад
тэр дуунуудаас нь дахиж нэмж 7-8 дуу нэмээд бүхэл бүтэн нэг цомог. Тэгээ энэ олон итгэгч залуусын одоо дуунууд байх учраас бас оролцоо маш өндөр, хүмүүсийн одоо дагаж дуулах сүм чуулгануудад одоо түгээгдэх байдал нь айгүй өөр байх болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр монголчууд бас өвж сурцгаая бас. Энэ дээр бас нэр яага энэ дээр төлөвлөхгүй ч те. Тэгээ мэдээж өнөөдрийг хүртэл төлсөн хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн. За баярлалаа. Үгүй нэр үнэхээр золиостойгоор үйлчлсээр байгаа хүмүүс байж л байна. Одоо баг ингэ золиостойгоор үйлчлэх нь тэдний одоо бүр генд нь шингэцсэн баха одоо. Зүгээр байж байгаа. Тэгэхээр масс өөрөө Кристиан масс өөрөө энийг хүлээж авах цаг нь болжээ тий. Нөгөө талаасаа нөгөө fundraising гэдэг юмыг бас сурах үнэхээр шаардлагатай байна. Энийг бол мэдээж одоо сүмийн үйлчлэлийг дэмжих талаар зөндөл ярьдаг сэтгэлтэй тий. Одоо илгээлтээр явахдаа ингэ санхүү босгох гэдэг одоо ингэ заадаг. Гэтэ одоо хэдүүлээ магтаал дээр бас энийг одоо бас хийх хэрэгтэй цаг үе ирчихжээ. Энийг гоё үг гэдэг шүү дээ. If you want to fundraising, you need to learn friend-raising. Найзуудтай болцоогаараа гэдэг тий. Тэгэхээр одоо ч бид нар social гэж нэг юм social платформуд гэж бас нэг юм хүчтэй зэвсэг байна тий. Энэ миний одоо бас тулд ашиглах хэрэгтэй. Мөнгө босгох сурах хэрэгтэй. Тийм бас юу байна бас. Тэгэл буцаад өөрсдөн дээрээ хариуцлагатай шүү дээ тий. За мөнгө босгох сурья. Тэгээд угаасаа яг зараад борлуулахгүй. Одоо манай гэрийн харанхуй хүрээнд 300 гаруй лего хамтлагийн цомог байгаа байхгүй. Зарагдаагүй. Тэр чинь угаасаа CD гэр байгаа. Тэгээд байж л байгаа байхгүй. Одоо яг GV-стүүд бас хэдэн цомог байж л байгаа хайг бол нэг хамтлагийнхан ч юм уу нэг дуучнах. Тэгэхээр ингээд бид нэр ямар ч гэсэн тэрийг нэг борлуулад тэг Christian community тэгдлээ аваад тэрүүгээр буцаад ашиг хийгээд ингэтлээ ер нь болоогүй. Тэгэхээр ерөөсөө Монгол магтаалаа жил болгон гаргаж явах. Энэ тулд fundraising хийж сурцгаая. Маркетинг бас их чухал шүү дээ. Одоо ингээд та яг ард нь ажиллаад байгаа маркетингийн ажлууд үнэхээр чухал байна. Тэгэхээр яах вэ залуусаа? Ингээд ярьж байдаг. Анцаа юм ярил та. Яхан fundraising хийх онцгүй юм уу? Тэгж бодож байна. Хийж болно. Тэрийг бол зөвшөөрнө, хүлээн зөвшөөрнө. Гэхдээ яг хоо аль талаас л хүмүүс харах хэрэгтэй байх л та миний бодлоор. Жишээ нь яг хоо зарим нь бол мэдээж ингээд спортлоод дэмжиж гин. Окей, ойлгож гин. Зарим нь болохоор үнгүү хийгээд өгөөч гэд яриад ороод ирэхээр бас нөгөө талаараа жоохон сонио. Жишээ нь би одоо танаа хамтлагийг энд үнгүү тоглоод өгөөч гэвэл мэдээж үгүй шүү дээ тий хаа. Яг байж болох асуудал ч гэсэн тэгтээ эн чинь сонь тий. Тэгтээ би танаа үнэн мэдгүй 10 сая юм 20 сая байхад би уучлаарай миний цуглуулсан нь 5 сая байна. Тэг өөр арга алгаа үнэхээр гуйж байна гэвэл бас өөр тий. Боломжтой хандлага нь өөрөө бод тий. Манайхан бас тэгж орсон юм шиг. Иймэрхүү зүйлийг бас ингэж гоё уялдаа холбоотой ингээ ойлгосч ийшлийн юм бий болно. Яг зөв түрүүний бидний ярьсан байна. Тэгэхээр ойлгодог болох чухал. Би нийт ямар их зардал үн хүч хөдөлмөр зардаг үлээ гэдгийг ойлгодог бол энэ чинь харилцааны нийлж чадвар, хандлагын чадвар багт тий. За. Тэгэхээр ямар ч гэсэн нэг иймэрхүү Монгол магтаал бол дараагийн түвшинд гарах цаг нь бол болцсон. Энэ 30 жилийн хооронд бол сая дөрөв пасторудтай ингээд таад бас ингээд ярьж ирсэн. Тэр би гаднаас нь хальт ингээд сонсоод очих. Тэгэхэд үе үеэр ярьж 90 оноос хойшхын тухай ярьж байгаа. Ингээл үе үеэсэн. Тэр мөр бол үнэхээр дараагийн шат руу ингээд дахиад явцсан юм байна. Санхүү мөнгө бол тийм их амар сорилт биш. Айл чинь айгүй сорилт биш байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ минийг шийдцгээе. Сайн цомгууд хийцгээе. Монгол дуунууд энэ тэндгүү түгэг гэж хэлмээр байна өө. Тий. Окей. Сайхан цаг байлаа. Тий. Praise. Praise Worship Festival 6 сарын 26, 27, 28-нд Ухаан дуу камп дээр хийгдэнэ. Бид нар тийм камп байгаа нь ямар сайхан бэ те. Байхгүй байвал яана. Тэгээд бас ийм санаачлаг гарсан байна. Ийм санаачлаг гарсан те. Ийм санаачлаг үнэхээр сайн. Тэгээд энд бас олон итгэгч нар маань оролцоод энэ болгоныг үнэхээр гоё болгоцгоё. Хамтдаа хийцгээе, магтцгаая гэж хүсэж байна. За өнөөдөр бол үнэхээр гоё лаа. Өнөөдөр бид нар хэд хэдэн дугаар гоё
сайхан бичлээ. Тэгээ энэ хизээ засагдах юм байгаа юм. Гэхдээ ингээд ширээгээ тойроод нэг тийм камер байна, нэтэ гэж бодохгүйгээр ингээ гоё магтаалын төлөө гэсэн сэтгэл байгаа учраас юу ч ярьсан зүг болов гэж бодож байгаа юм. Тэгээд Praise Worship Festival-д ялангуяа сайн дураараа үйлчлэх залуус үнэхээр хэрэгтэй байна. Өдөр тутамд хийгдэх ажлууд их байна. Тэгээ эн чинь нөгөөсөө фестивал учраас зүгээр нэг жижиг зааланд ингээ хийх чад тоглолт биш учраас маш их ажил ингээл майхан сав, тэгээл медиа баг, тэгээл одоо хүүхдийн үйлчлэл өсөр залуучууд гэх хэрэгцээтэй бүх хүмүүс байна. Тэгээ энд чинь тэгээ сая баахан бүгдээрээ янз бүрийн нөгөө мөнгө санхүү гэж ярьсан ч гэсэн үнэхээр дийлдэхгүй энэ олон хүмүүс байгаа учраас бид сайн дураараа үйлчлэх тийм үйлчлэгч нарыг хайж байна. Та ирээрээ энэ доор одоо аяг бол линк гарах баха. Линк утасны дугаар гарах. Тэрийг дараад гоё холбогдоод бүртгүүлээсэ гэж хүсэж байна. Өөр манайханд гоё сануулад мэдээж эн чинь нөгөө одоо 1500 хүнтэй хийгээр төлөвлөж байгаа шүү дээ. Тэр хэмжээний ажлууд явна. Тэгэхээр сайн дуурайханд бол ашигтай тал нь юу гэдэг вэхээр одоо маш их туршлага хөрөмтлүүлэх боломж байгаа. Юм сурах боломж байгаа. Хүмүүстэй танилцах боломж байгаа. Дээрээс нь сайн дурынхаа маань энэ одоо фестивальд хөрөнгө оруулж ин гэсэн үг тийм. Энэ зардлаас одоо сэв хэмжин гэсэн үг шүү дээ тийм. Тийм хэмжээний нэг хүний цалинтай дүүцхүүц хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийж гинэ гэсэн үг. Тэгэхээр сайн дурынхаа маань маш олон юмнууд байгаа. Зөвхөн медиа багт ажилласан сонирхолтой хүмүүс залуучууд бол медиа багт оролцож болно. Тэ одоо тайз хөгжим тайм тий зохион байгуулалт гэдэг олон хэсэг байгаа. Тэгэхээр энэ бүгд дээр бас нөгөө яаралтай түргэн тусламж те ингээл мэрэгжлийн янгаах сурж байгаа оюутнууд бол бас гоё те. Тэгээ эн чинь бас аюулж хул. Та тэгээ линкээр холбогдоод утасны доорлон заалгаад гоё оролцоосоо гэж хүсэж байна.